За тэгэхээр хэдүүлээ болтон холбоосон. Зурж үзтээ тий. За тэхийн тулд мэдээж холбоос зургах гэж байгаа учраас би болохоор энэ болт холбоосын энэ дээр болохоор прогресс зуршлэлээр нь зурж үзүүлэх гэж байгаа байхгүй тийм ээ. За тэхийн тулд ямар хэмжээтэй деталууд ч холбох гэдэг энэ хэмжээтэй энэ деталуудаа мэдээж зурах хэрэгтэй болно. Тэ зургийн талбай жилүүдээ хэсэг зурах хэрэгтэй болно. За тэгэхээр та нарт бол болт холбоосын нэг хүн болгонд болтын хэмжээ дээрээс нь стандарт хэмжээд материалын зузаан өгсөн байна. Тэгэхээр миний авсан жишээ бол 20-15 2 деталыг хооронд нь ийм 20 болтоор холбох гэж байгаа гэсэн ийм болт холбоос зурах гэж байна тий. За тэхийн тулд эхлээд би энэ дэр болт холбоосон дахин деталийн зузааныг авчина. За тэгвэл энэ дэр би мэдээж яах чинь гэхээр ийм нүхтэй нүүрэн дээрээс ингээ харахад нүх нь харагдаж байгаа. Энэ бол яаж зөсөлттэйгээр харагдаж байгаа. Деталь авсан. За энэ нүхний диаметр нь болохоор энд гаргаж ирсэн нүхний диаметр болохоор 22-ын диаметртэй байна. Миний энэ жишээн дээр болохоор за яагаад 22-ын диаметртэй гэсэн гэхээр нөгөө өгсөн жишээ болохоор M1 байгаа шүү дээ тий 20.15. Тэгэхээр нөгөө 20-ын болт сурах гэж байгаа. Би 20 болтоор нэг холбож байгаа учраас энэ дээр нүхний хэмжээ болтны толгой шайбны диаметр болтны паскны нүхний диаметр за нөгөөх нь хаад тойргийн диаметр D0 8 холбох деталийн нүхний диаметр гэж 5 дээр тэгээд тэрийг би 22-оор авсан байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энэ зурган дээр бол энэ 22 гэдэг хэмжээж гарч ирсэн байгаа гэсэн. За тэгвэл хэдүүлээ цааш нь ямар үзье та. За цааш нь явахаар болт мэдээж энд 22-ын диаметртэй гэдэг нь тий. Тэгэхээр болтоо оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр болт маань ийм урттай юм. Болт орж ирэх хэрэгтэй байна. Гэхдээ энэ хэсэг дээр нөгөө хагасыг харуулгүй явчих. Яг ч байгаа гэхээр нөгөө пеглиний деталуудаа энэ дээр оруулж ирнэ. Энд бүтнээр нь зурх юм бол ийм болт ахна шүү дээ тий. За энэ маань байна. За энийг энэ шоуны таслах хэрэгтэй байх гэж бодод байгаа юм. Энэ деталь. За өөрөөр хэлбэл болт ингээд ороод ирэхээр энэ хоёр деталийн огтлцолд үүсэж байгаа энэ окслын цилиндрүүдийн огтлцолд үүссэн шугам. Доод дэрмэг дээдлийн деталийн доод дэрмэг доотлын деталийн дээд дэрмэгийг үзүүлсэн үндсэн зураас энэ болтны цаагаар орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэхлэгийн деталийг зэсэлтгүйгээр зурдаг учраас ингээд байгаа гэсэн үг байна шүү дээ. За энэ дээр бид нэр яах вэ гэхээр энд бидний болтных нь толгоон өндөр энд 14 энэ эрээстэй шилбэдний уртыг 46 энэ эрээсний угийн диаметр нь 17 эрээсний мэдээж гадаад диаметр нь 20 таарай. Энийг 20 гэдэг өгсөн шүү дээ. Анхнаасаа 20 гэдэг өгсөн хэмжээ чи энэ хоёр үндсэн зураасны хоорондох зай байгаа шүү дээ. За тэгвэл цааш нь би энэ бид нар зураг дээр заавал зааж үлдэх ёстой учраас энэ улаан өнгөтэй хэмжээс энэ тэмдэглэж байгаа. За энэ ногоон өнгөтэй хэмжээс бол бидний заавал заах ёстой хэмжээс биш учраас ингээд унтраад арилгач гэсэн. За одоо энэ дээр хэдүүлээ 6 мм өндөртэй 6 мм өндөртэй 44-ийн диаметртэй энэ дээр би шайб оруулж ирээ. Ийм шайб тий ийм шайб оруулж ирээ гэсэн үг байна шүү дээ тий. За шайб оруулж ирэхээр нөгөө энэ шайб чинь өөрөө бэхлэгийн деталь учраас гадна талд нь өөрөө зөвсөж зурахгүй байхгүй. Зөвсөж зурахгүй учраас нөгөө гадна талаас уу байдлаас харагдах учраас нөгөө энэний цаагаар нөгөө болт ч орчод байгаа байхгүй тий. Болт энэний цаагаар орчод байгаа байхгүй. За тэгвэл ийм болт байсан. Тэгвэл тэрэн дээр нь би яах гэдэг нь гэхээр 16-гийн өндөртэй би ийм гайк оруулж ирэх гэж. За ингээ гайк ороод ирэхээр нөгөө шилбэний цаатлын хэсэг ингээд байхгүй болох хэрэгтэй байна шүү дээ тий. Төрсөл нь айхгүй харагдахгүй болох хэрэгтэй байна. За одоо энэ дээр нөгөө 6 талтын юу гэж чинь харуулж байгаа. Паск гаргаж чаар энэ дээр 30 градусын алуутай гайкны энэ паскны хэмжээг энэ дээр ийм паск татсан байхгүй. Паскны тойрог гарч ирсэн байна.
За тэрийг энэ нүүрний прогресс дээр Pascal яаж зурдаг юм бэ гэдэг байгуултын энэ дээр харуулъя гэсэн үг. За байгуултыг харуулахын тулд яах вэ гэхээр ингээд энд 30 градусын налуутай Pascal татж байгаа байхгүй энэ 30 градусын налуутай Pascal татж байгаа. За тэгээ 30 градусын налуутай Pascal хаагуул татсан гэхээр яг энэ цэгийг дайруулаад татчихаа. Өөрөөр хэлбэл энд нөгөө 6 талттай багцсан юмд шүргэгч тойрог татангуутлаа шүргэлтийн цэг дээрээс нь шүргэлтийн энэ цэгийн тэгшмийн тэнглэгт огтлцсан энэ цэг дээрээс нь би дээш нь явуулахаар одоо энэ ойрын цэг болтож байгаа байхгүй. Олцсон цэг дээрээс энэ 30 градусын үнц үүсгэсэн Pascal зурж байгаа. Тэгэхээр Pascal би энэ дөрвөн талд нь энэ хоёр талд нь энэ чинь бол нэг Pascal нэ шүү дээ. Хоёр тал. Энэ ч гэсэн нэг Pascal-ны хоёр тал шүү дээ, тийм. Ингээд дөрвөн талын 30 градусын зүгсгсэн шулуун татчих би Pascal харуулж байгаа юм байна, тийм. За цааш нь явъя л да, тийм. Цааш нь явахаар энэ дээр R тэнцүү 30 гэдэг хэмжээ авчиж. За R тэнцүү гэдэг нь аль вэ гэхээр том R. Энэ том R-ийн тухай ярьж байгаа. Гайкны болон болтны толгойн Pascal-ны байгуултын радиус гэж байгаа. Байгуултын радиус. За тэр радиус нь жишээ нь энэ дээр энэ R1 гэсэн энэ хэмжээ байгаа. Энэ R хэмжээ. За R хэмжээ нь 30 гэж гарсан. 1.5 үржих нь D гэдэг томьёогоор. За энэ дээр би юу зөвлөд бичсэн юм. Энэ дээр чинь шорохгүй тоглоо биш ээ. За тэгвэл одоо хэдүүлээ энд 30 гэдэг хэмжээг яг энэ төв дээрээс нь авчиж байгаа. Энэ тэгшмийн тэнглэг дээрээс нь энэ дээр 30 гэдэг хэмжээг аваад тэгээд яах нь энэ 30 гэдэг хэмжээтэй радиусаар ингээд нум татах. Ингээд нум татна. Нум татсан тойргийн энэ хэсгийг нь л чи тодруулна. Өөрөөр хэлбэл энэ хэсэг гэж юугаар яриад байгаа юм гэхээр нөгөө энэ чинь бол юу 6 талтын чинь 3 талс нь энд харагдаад байгаа шүү дээ. Нүүрний прогресс дээр ийм 3 талс нь харагдаж байгаа. Тэр 3 талсын энэ бол нүүрэн дээр ингээд бод хэмжээгээ харагдаад энэ талс нь болохоор энэ хоёр талс нь болохоор ингээд гажиж харагдаад байгаа. Тэр гажиж харагдаж байгаа чинь тэнд байгаа. Гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр яг нүүрнээс бод хэмжээгээр харагдаж байгаа нь болохоор энэ R гэдэг хэмжээгээр 30 мм радиустайгаар буюу 1.5-ыг үржих нь D гэдэг хэмжээгээр нум татхад гараад ирдэг байхгүй. За тэгвэл тэр дээдлийн мөрийг энэ зургаар зураасаар татцсан. Энэ мөрийн 2 мөрийн тухай ярьж шít. Энэ 2 мөрийг 30 мм радиустай нумаар би олчлоо. За цааш нь хөрвүүлээд энд нэг юм мөрөө орж ирэх хэрэгтэй байхгүй. Тэр мөрийг татахын тулд чи яадаг вэ гэхээр саяны энэ татсан энэ 30 радиустай тойрог буюу R гэсэн радиустай тойрогоор татсан нумаа энэ хоёр хажуу талын ирмэгтэй хоёр захын 6 талтай чи хоёр захын байгуулагчтай гэж огтлцсон. Цэгүүд дээрээс ингэж холбосон юм шулуун татна. Өөрөөр хэлбэл зөвхөн нөгөө гажиж харагдж байгаа талс дээр байхгүй. Энэ гажиж харагдж байгаа энэ талсын чинь энэ шүргэлтийн цэгийг л энэ дээр олох гэж байгаа байхгүй. Энэ хоёрын дундаж дээр гарч ирж байгаа учраас тэрнийхэн дундажийн цэгийг авч байгаа. Энийхээ дундажийн цэгийг авчиж байгаа байхгүй. Энэ дундаж цэг нь болчихж байгаа. Энэ шулууны дундажийн цэгүүдийг нь олчиж байгаа байхгүй. Олсон цэг дээрээсээ ийм радиустай нумууд татсан. Энэ нумыг хаана татж байгаа гэхээр энэ огтлцлын цэг хүртэл хэмжээсээр шууд авчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би нэг юм тойрог сонгож аваад гэсэн үг ш нэг юм. Тийм үү. Одоо ингэж нэг юм юу байгаа. Энэ чинь яадаг дээр явчихсан бай. Нэг яруу зурх дээр чинь. За би ингэж юу хаяа. Начаад зурх бол. Өөр зэр дээр орчин 1.16 дээр. Би энэ дээр гортгийн зүгөө энэ дээр хатгаж аваад энэ хөвтөл хэмжээд нум татдаг гэсэн үг байхгүй. Тэр нумын тэнд очиод огтлж байгаа цээн л надад хэрэгтэй. Тэрнээс дээшээ гараа явцсан хэрэггүй. Тийм ээ. За ийм 30 градусын налуутай юм. Одоо энэ татна 30 градустай энэ бараг шүүгээд орж иж байгаа ч тийм. Тэр нум Pascal харагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм Pascal. За тэгвэл бид нэр энэ болт болон гайкны байгуултыг бид нэр ингэж хийдэг бахнэ. За байгуултыг ингэж юм. За тэгвэл энэ болтны талын гайгүй байгуулт эний байгуултыг ч гэсэн та нар ингэж хийж гинэ шүү дээ. За тэгвэл цааш нь явъя. Хажууган прогресс дээр
Хажуугийн пероксидээр гол пероксид өөрөөр хэлбэл болтон холбоо сурах гэж байгаа бол чи гол пероксидээр заавал энэ 6 тас нь харагдаж байхаар зорно. Өөрөөр хэлбэл ухсрааны зураг дээр ч гэсэн зурагтаа нүүрний пероксидээр буюу гол пероксидээр заавал энэ 6 талтын чинь 3 тал нь харагдаж байхаар зорно. Тэгэхээр хажуугийн пероксидээр болохоор бид нар яадаг вэхээр 2 тас нь харагдаж байхаар зурдаг байхгүй. Тэгэхээр 2 деталь чинь орж ирлээ. Тэгээд яасан би шайба тавилаа, гайка тавилаа. Тэгэхээр нөгөө гайки чи би энэ хажуу талаас ингээ харахаар энэ хажуу талаас харахад энэ хоёр талс харагдаж байгаа байхгүй. Хоёр талс харагдаж байгаа. Хоёр талс чи ингээд нөгөө энэ талаас нь ингээ харахаар надаа ийм тэгшинцэгт хэлбэртэй харагдана. Өөрөөр хэлбэл энэ алуугаар ингэж сэтэрч явах гэсэн үг байхгүй. Харин зүгээр наадталд нь явж байгаа моринод нь харагдана. Энэ моринодыг энэ чи болохоор яах вэ гэхээр энэ хэмжээсээр байгуул. Энэ ирэмгийн цэгийг нь пероксид холбооны шулуунаар татаад энэ дээр цэгүүдийг олчих нь шүү дээ. Тэнгуутлаа мэдээлээ. Энийхээ дундчуудыг энэний дундаж, энэ талсын дундаж, энэ талсын дундаж цэгүүд дээрээс энэ ягаанаар татсан юм шулууны татсан. Би ингээд дундчийн цэгүүд дээрээс нь ягаанаар татсан шулууны татсан маац. За перпендикулаар татсан гэсэн. Тэгвэл тэндээс нь ийм радиустай тойрогдчихно. За энэний радиусын хэмжээ ямар хэмжээтэй юм бэ? Энэ цэгийг олчж байгаа. Яаж олоод байгаа юм бэ гэдгийг мэдүүлээ. Эндээс харъя. CR гэдэг юм байна. Баггүй тий. Энийг ийм хэмжээтэйгээр байгуулдаг байгаа. Энэний радиусын хэмжээг энэ дээр зааж өгөөгүй юм шиг. Тэгээ ярээр л хэвцэн баг шиг. За энэний түг шууд байгуултар гарчихдаг. Энэний дунджийн цэгийг аваад тэгээ нөгөө нэг энтэйгийн ижил радиустайгаар өөрөөр хэлбэл ийм хэмжээтэй ажиллах гэж. Эндээс энэ 20 гэдэг хэмжээгээр болтны чинь шилбэ нь өөрөө 29 шүү дээ. Энэ 29 шүү дээ. M29. Тэр M20 гэдэг хэмжээтэй ижлэгийн хэмжээг нөө дөрөвний дунджийн цэг дээрээс авч хагаад номдогдчих гэсэн үг. Энэ хүртлэх энэ нөгөө шүргэлтийн цэг хүртлэх хэмжээсээр номдогдчих. Тэгээд нөгөө илүү гарсан нь бол чам тэрэггүй яг энд огтлож байгаа хэсэг нь хамаатай. Огтлож байгаа хэсэг нь хамаатай. Тэгээд ингээд хажуугийн байгуулалтынх нь зурчиж байгаа. Энэ дээшээ гарсныг би авахгүй хана шүү дээ. Зүрхийн энэ дотор таарч байгааг нөгөө энэ цэг дээрээсээ байгуулад байгаа гэдгийг анзаарах байх тийм ээ. За ингээд болт холбоосыг бид нар зурчиж байгаа байхгүй тийм. Гараар зурвал болт холбоосыг ингээд зурна. За тэгвэл хэдүүлээ соёл дор яаж зурах юм бэ гэдгийг мэдүүлээ ярих гэдэг. За тэгвэл энэ дуусах гэсэн мэт үсчлэг бичсэн чи. За тэгвэл надад одоо юу вэ гэхээр би соёл дор холбож зурхын тулд надад энэ холбогдох деталь нэг маань байна. Энд байна. За эндээс би харуулъя тийм. Деталь нэг маань энд байна. Деталь нэг маань ийм хэлбэр төрстэй деталь. За мөн деталь 2 маань бас ийм хэлбэр төрстэй деталь юм тий. За тэгээ энийг бол та нар яаж зурхыг бол мэдчихэж байгаа. Тэр уулын би нөгөө бичлэг дээр үзүүлсэн боловч бичлэг маань болсонгүй. Энэ скетч руу орол хэмжээний ийм хэмжээтэй авсан 60 15 тэгээ 60 120 зузаан нь хэдүүлээ юугаар авсан багш. Зузаан нь болохоор би 15-аар авсан байгаа тий. За ингээд нөгөө деталууд маань байгаа гэсэн үг. Би гайка ийм эрэстэйгээр нэг гайк хийсэн байгаа. Дээрээс нь бас яасан гэхээр би косметик эрэстэйгээр бас нэг хийсэн байхгүй. Хоёр янзаар харуулах гэдэг. Косметик эрэстэйгээр нэг таруулсан ба тий. За ингээд юу вэ? Болт бас яг косметик эрэстэй юутай гэж хоёр янзаар саруулсан ба. Болтны эрэстэйний косметик эрэстэй. Биш. Косметик эрэстэйний. За ингээд би хоёр янзаар болт холбоосоо зурж агаад хооронд нь холбох гэдэг шүү дээ.